и говорили перепуганные дети. Высокий в чем... Шведэд сэлэм эргүүлэн хүний амьд хүрсэн аимшиг тэр гарлаа. Европын хамгийн 50 ус гэгддэг Шведэд аимшиг талдлага гарлаа. Торол Хайтан хотын нэгэн сургуульд нүрээ халахсан этгээд дайран орж 2 хүнийг илдээр завчин хөнөөсөн байна. BBC агентлагийн мэдээснээр халдлагын үеэр нэг сурагч нэг багш амиа алдсан бөгөөд өөр 2 хохирогчийн биеийн байдал хүнд байгаа гинэ. За мөн хит хитэн хүн эмнэлэг твтээ эмчилүүлж байгаа юм. Цагдаагийн газраас мэдээснээр Торол Хайтан хотод оршин суудаг 21 настай эрэгтэй уг хэргийг үйлдсэн байна. Тэрээр халдлагын үеэр цагдаа нарт буудулж улмаар шархаад даалгүй эмнэлэгт нас орсон байна. За хүмүүсийн хашгирах чимээ гарч удалгүй оюутнууд сургуулиас гүн гарч ирсэн гэж хэргийн газар дээр байсан гэрчүүд ярьсан юм а. Хэргийн газраас халдлага үйлдсэн этгээдэг ашиглаж байсан хит хитэн хутгийг олсон гэж албаны хүмүүс мэдгдлээ. За мөн уг этгээд өмнө нь цагдаа нарын хяналтанд байсан гинэ. Одоогийн байдлаар уг этгээдийн нэрийг зарлаагүй байгаач гэрт нь нэгжлэг хийхэд хачирхалтай зүйл олдсон гэж цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдгдсэн юм а. За сэтгүүлчид тус этгээдийг хит даврагчтай холбоотой байсан эсэг талаар асуухад хариулгаас татгалцсан байна. С жигтний Facebook болон YouTube хаягийг шалгаж үзэхэд гитлаар нацист Германыг сонирхдаг байсныг тогтоосон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Несколько часов назад там побывал... Археологи уверены, древние строители... Инданчуудын эсэргүүцлээс болон Мачу Пикчу оройнд хүрэх галт тэрэгний хөдөлгөөн зогсжээ. Перугийн инданчууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлснээр Куско болон Мачу Пикчу хоёрын хооронд зорчих галт тэрэгний хөдөлгөөн зогсжээ. Инданчууд Перуд байрлах түүхэн археологийн бүс нутгийг хувийн эзэмшлийн гарт олгох хуулийг эсэргүүцэж байгаа нь энэ үлээ. Харин хууль санаачлагчид түүх осон дурсгалт газруудыг байгаа байдлаар нь хадгалах боломжийн арга нь хувийн эзэмшилд очисноор үлдэх боломжтой гэж үзсэн гэж Итартас агентлаг дамжууллаа. Инданчуудын хийж буй эсэргүүцэл нь мөн автобус зорчих чиглэлийг зогсоосон байна. Аялал жуулчлалын бизнес сая гаруй долларын алдагдалд оруулсан бөгөөд Перуг зорих аялагчид эртний Мачу Пикчу хотыг зэрдэг юм а. Зураглагч бүсгүй цагаач иргэнийг шүүхэд өгөхөөр төлөвлөжээ. Өнгөрөх 9 сард дэлхийн нийтийг зочроож уурыг хүргэсэн нэгэн мэдээлэл гарсан нь зураглагч бүсгүй цагаач иргэнийг дэгээдсэн мэдээлэл байсан юм а. Үүнээс олж зураглагч бүсгүй олон нийтийн дургуутслыг төрүүлж ажилласаа хүртэл халагдсан. Үүнээс олж түүний амьдрал эрс өөрчлөгдсөн гэж хэлэхэд болно. За харин тэрээр цагаач иргэн болон Facebook-ийг шүүхэд өгөхөөр төлөвлөд байгаа юм. За энэ талаар мэдээлсэн бөгөөд Оросын холбооны улсын Известия санд өгсөн ярилцлаганд дурдсан байна. Түүний хувьд шүүхэд өгөх болсон шалтгаан нь түүнд дэгээдүүлсэн цагаач иргэн цагдаад анх өгсөн мэдээлэлээ дараагийн удаад өөрчилсөн байсан гэн. За түүнийг гэрчлэх баталгаа нь мэдүүлэг өгөхөнд хийгдсэн бичлэгэнд байгаа гэж мэдээлсэн байна. За мөн зураглагч эмэгтэй Facebook хуудасаар олон нийт маш их сүрдүүлж дарамтлсан ба Facebook-ээс энэ тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй байна. За зураглагч бүсгүй өнгөрсөн сард хэрэг явдал болсны дараахан цагаач иргэнээс уучлалт хүсч мэдээлэл хийсэн билээ. Россия уже призвала другие страны. Оросын нисэх хүчин тактикаа өөрчилжээ. Оросын нисэх бүлэглэлийн багууд Сирт тактикаа өөрчлөн байлдааны ганцаарчсан нислэг хийж хит хитэн цэгүүдэд цохилт өгөх боллоо гэж Батлан хамгаалахын яамны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Конишико мэдгдлээ. За өмнө нь бид хос онгоцоор довтлохоо явуулдаг байсан бол манай нисгэгчид газар нутгийг сайн мэдэх болсон учраас ганцаараа нислэг хийх хит хитэн байгууламжуудад цохилт өгч байна гэж генерал хэлсэн байна. За 10 дугаар сарын 22-нд Оросын онгоцууд террористуудын 72 байрлалд цохилт өгөн байлдааны 53 нислэг хийсэн байна. Идлиб, Алеппо, Дээрээсор, Дамаск, Хама, Латакия мужуудад зохилтыг хийсэн байна. Оросууд газетын бөмбөг хэрэглэж байна. Энгийн хүмүүс тэдний дотлохоноос хохирсон гэдгийг генерал үгүйсгэлээ. За Сирийн Алеппо мужууд террористуудын нэгэн бүлгийг устгасан ба за түүний толгойлогч дээр шархацсан тухай генерал мэдээллээ. За мөн Иракаас зэвсэг сум хэрэгсэл нийлүүлдэг замыг Евфрат мөрний гүүрийг онгоцууд бөмбөгдсөн байна. За одоо энэ орчмын зам харилцаа тасарчээ. Оросын агаарын товтлохооны ажиллагаа эхэлснээс хойш нийтдээ 934 байлдааны нислэг хийгдэж террористуудын 819 байгууламжийг устгасан байна. Они стали оказывать противникам Асада военную и техническую помощь. Конфликт разгорелся с новой силой в 2013 году.